Бүгдээрээ 59.2-ыг процентоор илэрхийлж харцгаая. За, 59.2-ыг 10-ын бутархаагаар илэрхийлье. 59.2% гэдэг нь энэ бол шууд утгаараа 59.2%. Үнэндээ 100-гийн 59.2 нь юм. 100-ны 59.2. Тэгэхээр энэ нь 59.2-ыг хуваах нь 100-тай ажиллацвал. Хэрвээ би 59.2-ыг 100-д хуваасан бол юу гарах байсан бол? Тэгэхээр энэ нь 59.2-ыг хуваах нь 100-тай ажиллацвал. Хэрвээ бид 59.2-ыг авч үүнийг 10-д хуваасан бол бутаргааны тэмдгийг зүүн тишээ 1 орон шилжүүлэх байсан. Тэгэхээр 592 болно. Гэхдээ бид 100-д хуваах гэж байгаа. Иймээс бутаргааны таслал дахин зүүн тишээ 1 орон шилжинэ. Бид 10-д 1 удаа хувааж байна. Мөн бид 10-д дахин хувааж байна. Хэрвээ та 10-д 2 удаа хуваавал 100-д хуваахтай ижилхэн. Иймээс бутаргааны таслал зүүн тишээ 2 удаа шилжих ба энэ нь 0.592 болно. Бид 59.2%-ыг бутаргаагаар биччихлээ. Гол нь бид 100-д хуваасан. 10-д 2 удаа хуваах буюу бутаргааны тэмдгийг зүүн тишээ 1 орон шилжүүлсэн. За дахин 1 орон шилжүүлж байна. 100-д хувааж байгаа учраас бутаргааны тэмдгийг зүүн тишээ 2 орон шилжүүлнэ. Тэгээд энэ нь 1.592 боллоо.